За би эргэн ирлээ. Бичлэг хийх гэж бас нүүр амаа янслаад нэлийн цаг орчлоо. За тэгээд одоо би юу хийх гэж байгаа вэ гэхээр энэ гомтой хоолыг хийж идэх чинь. Тэгээ бүгдээ хамтдаа хийж идцгээе. Ойр бичлэг хийгээгүй жоохон сандраад байна гэхгүй юу. Тэгээ яг ингээд 100 болоо ингээд дулаараад ирсэн чинь нэг сонин лагар магаар хөдөө мөдөө яваад тэгээ яг ингээд тогтож ингээд бичлэг хийж юусоо чадсангүй. Хоолоо ихтэй гоё ингээд тайлбарлаад явчих ингээд юмнуудаа бол бэлдсэн байгаа. Тэгээ айгуу гоё амархан. Би нэр бичлэгнийхээ эхлэлийг хийгээг байна. Сайн байцгаана уу? Тэгээ намайг санаад намайг үзгээд намайг сонсох гээд ороод ирсэн үү? Тэгвэл бичлэгээ эхлүүлцгээе. Тавилж. Манай дүү мүү ингээ гадаадаас ирсэн болохоор тэгээд яг гоё ингээ тогтож өрсөө бичлэгээ хийж чадсангүй. Өнөөдөр тэгээ ямар ч гэсэн бүгдээрээ хамт гоё хоол хий. Тэгээ би өглөөний цай хийсэн бохгүй юу? Тэгээд тэрээгээ би бас бичлэг оруулж чадсангүй. Уг нь бол нэг ийм өглөөний цай бэлдсэн бохгүй юу? Энийхээ бичлэг хийж чадаагүй. Ягаад гэвэл би өглөө нүүр амаачанслаг өдөлбөрсөн байсан. Намайг юм ярихаар хшинлээ ингээд давхцаад ах юм уу? За би энэ хоолны ингээд зургийг энэ дээр ингээд оруулчихъя. Тэгээд ийм гомон хэрэгтэй. Гахаа мах бас хэрэгтэй. Ногоон сонгон хэрэгтэй. Гомгоо болж байгаа хооронд хэдүүлээ соусаа бэлдээ. Кучугару гэдэг энэ амтлагч бас халуун ногоотой байхгүй. Тэгээ энэс маш жоохон хийчээ. Одоо энэ хоёрыг хийцэн. Одоо энэ дээрээ алюминий цуу гэдэг. Хой соус. Яна уучлаарай миний хоолой суугдах юм. Сой соус хийгээд тэг аимш жоохон болгох юм. Тэгээд зүгийн бал яа. Гомонго ямар хийцэн бэ? Йоо, арай л баримжааг үччихье. За одоо мөстөө усан сойгоод гаргаадах юм. Одоо энэ соусын дээр ногоон сонгон бас хийх юм байна. Соус л гоё бэлтжүүл яг болчих гээд байгаа юм. За хамгийн гол юм нь ерөөсөө соус л юм байна. Соус нь маш гоё бэлтэх хэрэгтэй юм байна. Соусны баг харагдаад байгаа юм. За ямар ч гэсэн соусаа бэлтчихлээ. Одоо гахаа махаа ашчээд шарчээ. Өндгөө чанахаа мартсан байна. Бичлэг хийгээ шинэ хоол туршиж үзнэ гэдэг чинь айгүй хэцүү юм байна. За тэгээ би яг амт нь яг ямар болох нь би та нарт бүр яг жинхнээсээ хэлэх болно. За соус маань нэм болсон. За 4 хүн идэн тэгээд мэдгүй нэг баримжаагаараа хийчлээ. Яг YouTube-ээс хараад хийхлээр яг 2 хүний порцтой байгаа байхгүй юу? За одоо гомгоо жоох ихтүүлсэн байна. Энд чи яг этгийг аваад тийч. Энэ болох байлгүй тий. За хийлээ шүү. Зэний ямарсан би авсаа үзтээ. Амсаас мэс. Гүе. Жинхнээсээ бүр айгуу гоё амттай болсон байна. Соус нэмээд хэрэггүй юм байна. Дахиад идэх гэвэл гом байгаа юм чинь соусаа бэлдээл хийчих юм байна.
За одоо арай жоохон халуун ногоотойг намсч үзье. Жинхнээсээ бүр амар гоё болд юм байна. За тавглаа. Ваа, би ч бүр рестораны хоол хийгээд байгаа юм шүү. За одоо энэ дээр өндөө тань. Ингээд. Оо, далайн байцаа. Зя. Ингээд болчлоо. Би нөө амтын сая амсаж үзье мэдсэн болохоор юм гоё амттай болсон байна. Зя ингээ бөө юм болж хийсэн хоолоо амсаж үзцгээе. Ой. Их царайлаг харагдаж байна. Намарсан байна. Талхаад өгч. Гоё юм. Орой болсон байна. Тэгээ одоо бүгдээрээ матча хийнэ. Гэртээ хэрхэн яаж матча хийх талаар би танарт хэлж өгье. Яаж матча хийх вэ? Маш амархан. Би матчаны юм сет авсан байхгүй юу? Ийм аягтайгаа тэгээд матча тэгээд энэ юу гэлээ. Тэгээд энэ хогийн шүүр шиг юм. Хогийн шүүр. Тэгээд энэ матча байхад л тэгэл бусд нь бүр маш амархан юм байна лээ. За эхэлцгээе. За одоо ингээд эн чинь юм нутаг юм матча байгаа байхгүй юу? Энийга за ингээд ч дөө. Хоёр хүний матча хийх гэж байгаа байхгүй юу? Ингээд хийчихэж байгаа. Одоо энэ дээрээ бүлээн ус хийнэ. Бүлээн ус хийгээд тэгээ сайхан хогийн шүрээрээ хутгана. Усаа буслах чинь. Одоо ингээд тарагч юм даа. За ингээд гүзээлсэнээ ингээд юм жижигхэн ирчихсэн. Одоо энэ аягандаа хийгээд одоо энийг уг нь нухах хэвээр нухаж болох юм. Болж шít. Энийг сайн нухах хэрэгтэй байна. Нухаж болохгүй байна. Жигндэг байжээ. Яагаад бүр фейлдэд идэм бэ? Оо энд болж шít. Энэ болж ин хартаа. Ингээд гоё яг ориг байгалийн жимс. Барай мэрэ ууж яснаас тийм биз дээ. Нөө кофе шоп зардгууд чинь барай ичдэм билээ шít. Одоо энийг гоо зөөлөн амттай болгоё гэвэл зүгийн бал хийчих. Одоо энэ дээр мөсөө хийгээд бишээ зүгийн бал хийгээд мөс хийгээд сүү хийгээд матчагаа хийгээд тэгэл боллоо. Йоо за. Ийм болжээ. Нунтаг матча энэ дээрээ би бүлээн ус хийж байгаа. За ингээд одоо энэ хогийн шүрээнээр норгох хэвээр. Биш норгоч. Хутгахтаа бас ингэж хутгах хэвээр юм бэл ингэж эргүүлж биш. Ингээд их шиг. Гэхдээ амар гоё ингээ матча утгахаар айгу гоё санагдаад байт юм аа. Нэг тийм гоё мэдрэмж.
Та нар ингээ гоё гэртээ хийж ууж үзээрэй. Уянга чи энийг хардаа. Жимсэл гоё ингээ нухчих юм бол. Тэгээ заавал жимс хийх алдгүй л дээ. Зүгээр дангаар нь гоё сүйтэй мөстэй усан ч болно. Гоё ярагдаж байгаа. Тэг ингээд утгахаар бас ямар тийм гоё мэдрэмж. Энийг задлаад өгөөш надаа. За одоо хамгийн гоё юу юм? Мөсөө хийгээд тэрэн дээр мөсөө хийгээд одоо сүүгээ хийгээд одоо хамгийн гоё матчагаа хийн шүү дээ. За. Дэм гоё. Оноогоо хартаа. Ваа, энараа. Аргачин уу? Хлос. За ингээд матча болцоо. Ийм амархан. Одоо гоё хутгаж байгаа тэгэл үү. Даач цорол байхгүй юм шүү дээ. Yummy. За манайхан гоё ингээд туршаад үзээрэй. Гоё болсон. Өглөөний мэнд. Манай дүү буцаа авчихсан чинь жоох юм орхоод энэ зунжангаа үг агай гоё хантай байсан. Тэгээд одоо жоох юм орхоод байна. Тэг арьсаа арчилж чаад тэгээд өглөөний цай хийж даа гэд байж гин. Хоолоо ямар сонин дуурайд байна. Нараа ингээ улааж байгаад. Энэ л бас маск тавьсан байна. Сайн нөгөө массаж хийсэн чинь нөгөө халууд өгöd бүр. Тэгээ яг ингээ хүүтэн маск ингээ тавьсан чинь амар гоё шүү дээ. За өглөөнийхөө цаг ийм 2 чансан өндөг хэрэгтэй. Тэгээд авокадо, зөөхий, сонгон, за тэгээд хар талах хэрэгтэй. За энэгээр ингээд гоё өглөөний зай хийнэ. Өглөө бас ирэх гэж миний сүнс бас орж ирдэг вэ. Өчигдөр амар оройтоо дунцсан чинь. Энэ араа сайхан болцсон байгааз. Авокадоны нэ болцсныг нь олоход жоохон хэцүү байдаг тий. Зарим нь бүр ингээ хит болоод муудсан. Одоо энэ жишээ нь бас болохын хувьд бол болцсон. Гэхдээ нэлээ муудсан байна. Гэхдээ яг вэ. Муудсан хэсгийг нь аваад хийхээс. Энэ амар аахтай сонгон байна. За ингээд 2 өндөг, тэгээд 1 бүтэн авокадо, тэгээд сонгон. Одоо энэ дээрээ зөөхий хийгээд хутгаал болоо. Юу?
Хог кофе аягаана. Амар гоё болж шүү. Одоо энэ чинь ингээд гоё талхан дээр тавьчихдаг байхгүй. Аим муухай юм. Энэ хоёр авокадо маа иддгүү маа. Зөөхий бас иддгүү юм те. Тэгээд өөртөө л юм хийхээс өөр яах вэ? Хоёр идэхгүй юм чинь. Зэ ингээ маш амархан авокадо өндөг, сонгон, зөөхий. За одоо бүгдээр амсаж үзье. Талхан дээрээ тавиад хар талах. Вау. Москва. За амсаад үзье. Айгуу их болд юм байна. Ганцаараа бараг барахгүй юм шүү. 2-3 хүн бол идэх юм байна. Энд чинь гоё өслөг уураа идэж ийн гэсэн үг шүү манайхан. Янзэ. Одоо гоё чай үртэй усаа уун. Nice. Өстой гоё болт юм байна. За ингээ гоё өглөөнийхөө цайг ууцсан. Одоо гоё дуу сонсонгоо гэрээ цэвэрлэнэ. Та нарт энэ дуу сонсогдож байна уу? Бүр энэ дуунд орчоод байна. Крис Брауны солгоо олоотой юм чинь болохгүй. Солгоо олоотой. Би ингээ нэг дуунд орчхоор нөгөөх ингээ өдөржингөө маргааш нөгөө өдөр гэх бүр ингээ хэдэн өдөр дараалж ингээ сонсож чаддаг. Бүр ерөөсөө ойлгохгүй. Яг ингээ дуртай болчихвол юм бол ерөөсөө ойлгохгүй. Та нар гоё ингээ дууга чангалаа гэрээ цэвэрлэх дуртай юу? Энийг бүжиг аймаг гоё. За ингээд дууга чангалаад гоё гэрээ цэвэрлэнэ би. Блогоо тэгээ энэ үргээ дуусгачих юм лөө. За гоё ингээд дуугаа сонсонгоо гэрээ цэвэрлээ. Тэгээд влогоо энэ хүргээ дуусгая. Тэгээд миний влогтой хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд энэ 100 влогоо сайн хийж чадсангүй ийш тийшээ лагаар зугаалга ингэж явсаар гаж ерөөсө влогонд ерөөсө анхаарал төвлөрөхгүй байсан. Тэгээд дээрээс нь манай дүү ирсэн болохоор юу влог хийх. За тэгээд ямар ч гэсэн одоо ингээд влогоо үргэлжлүүлээд зөндөө хийх болно. Тэгээд надтай хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн влогоор уулзъя. Та нар маань тэгээд дараагийн влогийг үзхийг хүсэх юм бол subscribe дараад, лайк дараад тэгээд бас коммент бичээрэй. Түр баяртай. За гэрээ цэвэрлэе.